Сайн уу? Ано байна. Тэр удаагийн видеогоор би хүмүүсийн маш их олон асуудаг нэг төрлийн асуултанд хариулъя гэж бодлоо. Тэр бол та ямар камер ашиглан видеогоо бичдэг вэ? Ямар аппликейшн ашиглан видеогоо монтажлдаг вэ? Эсвэл ямар програм ашигладаг вэ? Ямар компьютер ашигладаг вэ? Ямар гэрэл ашигладаг вэ? Ямар хөл ашигладаг вэ? Гэх мэтчлэн яг энэ YouTube дээр оруулж байгаа. Одоо та нарын үзэж байгаа энэ видеонуудыг хэрхэн хийдэг, түүнд шаардлагатай одоо түүний хийхтэй ашигладаг тоног төхөөрөмжүүд, үйлчилгээнүүд гэх мэт зүйлсүүдийг энэ удаагийн видеогоор багцлан хүргэе гэж бодлоо. Тэгэхээр энэ бол миний яг одоо видеогоо хийхтэй ашигладаг камер, аппликейшн, хөл, гэрэл, эсэм бүсийн бүх юмнуудыг нийлбэр байх болно. Тэгэхээр хэрэв энэ видео сонирхолтой санагдчихвал үргэлжлэн хамтаагаарай. Тэгэхээр видео хийхэд хамгийн чухал төхөөрөмж бол мэдээж камер. Би өөрийнхөө видеонуудыг хийхдээ Sony-гийн mirrorless буюу юм толгүй камер ашигладаг. Энэ нь Sony Alpha 5000 гэдэг нэртэй камер байгаа. Яг энэ камерын надад таалагддаг гол юм нь юу вэ гэхээр овер хэмжээ айгу багтай, авч явахд маш эвтэйхэн, зүгэндээ авч явахд айгу тухтай. Дээрээс нь дээшигээ ингэж зүтгэдэж гарч ирдэг дэлгэцэн. Өөрөөр хэлбэл би өөрийгөө бичиж байхдаа яг яаж харагдаж байгаа вэ гэх мэтийгөө бол харах боломжтой. Яг селфи одоо камераар харж байгаа юм шиг. Гэхдээ мэдээж хэрэг дүрсний хувьд хамаагүй сайн байдаг. Sony-гийн энэ mirrorless камерууд гарч ирснээс хойш ерөөхдөө YouTube-чд видео контент бүтээдэг хүмүүсийн хувьд бол тэдний ашигладаг камеруудад маш их том өөрчлөлт гарсан гэж үздэг. Мэдээж хэрэг миний ашиглаж байгаа энэ Alpha 5000 бол нэлээд хуучны камер л та. Тэгээ дээрээс нь тийм мэргэжлийн түвшний камерууд нь биш. Гэхдээ Sony-г одоо идэвхтэй ашигладаг бүтээлчд бол одоо Sony Alpha 7R, 7S гэдэг бусад илүү тэргүүн зэрэглэлийн премиум камеруудыг ашигладаг. Эдгээр нь болохоор сенсор нь буюу мэдрэгч нь хамаагүй том, full frame гэж нэрлэдэг. Арай том сенсортэй байдаг. Минийх бол харьцангуй жижиг. Гэхдээ миний YouTube сувагт бол болоод байдаг. За мэдээж хэрэг видео бүтээхдээ энэ тусад нь камер ашиглах шаардлага бас байхгүй гэж үздэг. Зүгээр л гар утсаа аваад ашиглаж болно. Одоо бидний ашиглаж байгаа ухаалаг гар утсан дээр камерууд бол хангалттай, өндөр чанартай, асар сайн одоо нэгташилтай дуу дүрсийг бол авдаг камеруудаа болцсон шүү дээ. Тэгэхээр заавал хэрвээ видео бүтээж эхлэе гэж бодож байгаа бол заавал өөрсдийн ийм тусад нь камер аваад авах шаардлагагүй, өөрхөн гар утсаар эхлээд ашиглаад одоо видео хийж туршиж үзэж болох юм. Миний хувьд яагаад заавал юм тусад нь камер ашигладаг вэ гэхээр яг энэ видео энэ бүтээлч контенттой зориулсан юм тусдаа төхөөрөмж байх нь миний хувьд ингээд ийм тархин дотор ингээд цэгцлэхэд арай хялбархан байдаг болохоор тусдаа камер ашигладаг. Дээрээс нь мэдээж хэрэг тусдаа яг ийм зориулсан бүтээгдэхүүн учраас дүрсний хувьд бас арай дээр байгаа юм санагддаг. Арай дээр шүү дээ. Нилээн дээр. Ялгааг нь бас ерөөхдөө харж болно. Гэхдээ заавал видео эхлүүлэх гэж байгаа бол заавал тусдаа камер авах шаардлагагүй, өөрсдийнхөө утсыг бас ашиглаж болно гэж зөвлөж байна. За миний ашигладаг линз бол яг энэ камертайгаа хамтдаа ирсэн kit lens гэж бас нэрлэдэг. Өөрсдийнхөө нэг 16-аас 55 мм-ийн линз. Гоё юм нь болохоор энэ камер, энэ линз хоёр нийлээд одоо би ингээд суулгаад хийж байгаа юм set sound video гэж нэрлэдэг. Яг камера ингээд байрнаас нь хөдлөхгүй байгаа юм видеог хийхэд тохиромжтой. Дээрээс нь одоо аяллаа влогууд хийхэд ч гэсэн хангалттай гоё юм жижигхэн авсаархан байдаг. Хэрвээ миний аяллаа видеонд үзээг бол дээр байгаа кардаар орж плейлистийг нь үзээрэй. За видеоны дууны хувьд бол тусдаа микрофон бодол ашиглаж болно. Ерөөдөө видео бүтээгчид ингэрийн микрофон сүлээд эвтэйхэн ашигладаг болсон байлээ. Ингэртэй зүүчээд яг өөрийнхөө дууг тусад нь бичиж аваад дараа нь видеотойгоо нийлүүлдэг. За яг одоо бол би ямар ч микрофон ашиглаагүй. Камерын дээдл дээр байгаа өөрийнх нь тийм стерео микрофоныг ашиглаж байгаа. Яагаад тэгэхээр би энэ өрөөг ингээд тусгаарлаад ямар ч гадны хөндлөнгийн дуу оруулахгүйгээр ингээд тусгаарлалцсан учраас надад яг энэ дээдлийнх нь микрофоныг ашиглаж хангалттай байгаа. Дээрээс нь айгүй ойрхон байна камертайгаа. Ерөөс ингээд би ингээд хурцч чадна. Тэгэхээр миний дуу бол хангалттай микрофон дээр хурцж байгаа. Хэрвээ холоос нэлээд зайнаас ч юм уу те юм алсаас хэрвээ явж байгаа бол микрофон ашиглах юм бол арай дээр байх. Сая миний дуу өөрчлөгдсөн үү? 1 2 3. За ямар ч тэгэхээр зайнаасаа хамаарна ямар төрлийн микрофон ашиглах зохимжтой вэ гэх мэтчлэн яг бас эсвэл наа чигээ микрофон ашиглахгүй ч байж болно. За видеого эвлүүлэх шат руу орох юм бол би видеого компьютерээр монтажладаг. Ерөнхийдөө дандаа Mac OS буюу Mac үйлдвэрлэлийн системийн компьютерээр ашиглаж гэсэн. Өмнө нь би MacBook Air 11 инчийн одоо асар жижигхэн компьютер дээр монтаж хийдэг байсан бол хэрвээ үзсэн бол энэ 8 дугаар сард орсон баха MacBook Pro unbox хийж байгаа видео. Одоо би тэрэн дээрээ бол монтаж хийж байгаа MacBook Pro 13 инчийн компьютер дээр монтаж хийхэд хизээд эвтэйхэн байдаг. Мэдээж хэрэг компьютерийн оронд та нар утсан дээрээ бас зарим аппликейшн дээрс нь монтажлж болно. Гар утасныхаа аппликейшнээр монтажлждаг хэдэн бас зарим YouTube-руудыг би бас мэднэ. Сонирхолтой юм байлаа өөрхөн жижигхэн влогуудыг бол хийчихэд. Гэхдээ дээр нь ингээ B-roll буюу одоо миний одоо дуун дээр ингээ дүрс твсэгдээд орж ирж байгаа тохиолдол юм. Иймэрхүү арай жоохон том монтажуудыг хийхэд бол надад яг компьютер дээр ашигласан арай эвтэйхэн байдаг. За тэгээ компьютер дээр монтажлахдаа би Apple-ийн өөрсдийнх нь програм хангамжийг бол ашиглахыг илүү үздэг.
Final Cut Pro гэдэг ихэнх одоо Mac дээр монтаж хийдэг эвлүүлэгч нар ихэнх одоо YouTube-рууд бол бүгдээр Final Cut Pro ашигладаг л да. Миний хувьд ч гэсэн яг ашиглаад эвтэйхэн санагддаг. Үнэгүй ч юм арай хямдхан хувилбар нь бол мэдээж хэрэг iMovie гэдэг бас Apple-ын өөрсдийн програм байгаа. Бас ашиглах барай эвтэйхэн. Гэхдээ Final Cut Pro бол дээр нь ингээ график дэвсэх, B-roll дэвсэх, дуугаар янзлах гэх мэт тиймэрхүү нэмэлт функцүүдийг ашиглах барай эвтэйхэн байдаг болохоор би Final Cut Pro ашигладаг. Миний MacBook Pro бол 128 GB-ийн асар жижигхэн. Гэхдээ би ерөөсөө видеодаа монтажлахдаа өөр дээр нь ерөөсөө хадгалдаггүй. Дүрснүүдээ болохоор би тусад нь SSD буюу юм тусдаа зөөврийн хаартн дээр хадгалцдаг. Гэхдээ зөөврийн хаартаа энэ SSD буюу Solid State Drive гэдэг айгүй хурдан өглөө дамжуулдаг юм зөөврийн хаартууд байдаг л да. Дүрсээ энэ рүүгээ хуулчаад тэгээд өөрсдийн Final Cut Pro-гийнхан файлыг ч гэсэндээ энэ дээрээсээ монтажладаг. Ерөөсөө миний компьютер дээр өөр дээр нь ямар ч файл хадгалагддаггүй. Өөрөөр хэлбэл би яг SSD-гээ барьж явбал өөр компьютер руу залгаад файлаа нэгээл үргэлжлүүлээд эндээсээ монтажлаад явчих болно. Би өөрөө компьютераас шууд хамааралгүй байдгаа гэсэн. Тэг гэрэлтүүлэгний хувьд бол ашиглаж болох хамгийн гоё гэрэл бол нарны гэрэл. Зүгээр байгалийн гэрлээрээ байхад бол арьс марс янзын гоё харагдсан бүх юм яг бодтой өнгөөр харагддаг. Гэхдээ зарим тохиолдолд мэдээж хэрэг зөвхөн өдрийн цагаар одоо дүрсээ авах боломжгүй ялангуяа би одоо байнгын бүтэн цагаар ажилладаг хүний хувьд зөвхөн амралтын өдрүүдээр нарны гэрэлд бичих боломжтой байдаг. Тэгээд нарны гэрэлд бичих боломжтой байсан ч гэсэн тэгээд нарыг өөдөө сонхооршин тусахгүйгүй юу вэ тухайн үедээ эсвэл үүлэрхэг өдөр байдаг ч юм. Би энэ жилээс эхлээд яг YouTube-ийнхаа видеонуудад зориулаад ийм хиймэл гэрэл авсан. Newer-ийн ийм ring light буюу юм тойрог хэмжээтэй 22 инчийн гэсэн баха. Тэгэхээр видеонууд дээр ингээд ажиллаж байхад миний нүдэн дээр ийм бөөрхийн ийм туяа тусаад байгаа. Энэ харж байна уу? Энэ болохоор яг камера тойроод тавьсан байгаа гэрэл нь бөөрхийн учраас миний нүдэн дээр ингээд тусаад байдаг байхгүй. Сүүлийн видеонд нэг бассан линз зүүц юм уу? Линз бишээ зүгээр гэрэл нь байхгүй. За тэгээ видео хийж байхад камер чи хангалттай юм өндөрт байх айгуу чухал. Дээшээ доошоо хүснээр ч болох боломжтой. Тэгэхээр янз бүрийн tripod буюу юм хөлнүүд бас авч болно. Би өөрийнхөө гэрэлтүүлэгтэйгээр видео хийж байгаа тохиолдолд яг гэрэлнийхээ хөлн дээр камера болол зоочдаг. Миний энэ гэрлийг цаанаас юм камерны hot shoe буюу юм камера тогтоох гэдэг учраас энэ дээр тогтоохсон надад одоо нэг сумаар хоёр тулаа буудсан амар гэдгийн. Хэрвээ миний төлөвлөгч цэцрийн видеондыг үзчихсэн бол би тэр видеондыг хийхдээ ийм нэг тусдаа өөр хөл ашигладаг. Толгооноос иргэдэг, доош нь тонгоолгож яваад дэвтэрнийхээ бичлэгийг авдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү бас хямдхан хөлнүүд бас байдаг. Энэ бас нэлийн овоо сунна. Шаардлагатай хөлөл зүгээр авчих боломжтой. Заавал бас энэ тусны хөл байгаад байгаа шаардлагагүй. Хүсэх юм бол яг үнэндээ ингээл ширээн дээр ингээд номнууд давхарлаж байгаа л хангалттай өндөртөө хүртэл авчиж болно. Гэхдээ мэдээж шиг юм тусдаа хөлтэй байх нь бол цаг хэмнэхэд айгүй тусалдаг. За тэгээд миний аялын видеонуудыг үзчихсэн болоод би анх яг аяллахаа дүрсийг бол авахдаа камера зүгээр ингээд гараараа ингээд бариад нөгөө селфи стик байхгүй юм би ч тэгээ бариа хийждэг. Мэдээж болно л доо тэгэж ашиглаж тэгж хийхин нэг хэцүү юм юу байсан бэхээр ингээд линз рүүгээ миний гар орч гэдэг одоо ингээд барьдаг ус аахгүй. Тэнгүүт ингээд гар ингээд цунаад байгаас тэг аль болох ингээд хол барихаар эсвэл гараа холдуулахгүй гэхээр би ингээд камер руу ойртоод байгаа байхгүй. Надаа энэ камер руу юм ойрхон байх нэг тэгж аялалтай таалагдж байгаагүй. Тийм болохоор доотлол ямар нэг юм бариултай бай гэж бодоод Manfrotto-гийн юм жижигхэн Pixie Mini гэдэг хөл авч исэн. Юу гэхээр толгойн ингээд иргэдэг. Тэгээ ямар ч байрлалаар барих боломжтой. Үндсэндээ би аяллахын камерыг юм selfie stick дээр суйрлуулсан гэж хэлж болно. Тэгээ дээрээс нь доотлих нь хөл нь ингэж дэлгэгддэг болохоор үсэх юм бол яг камерын хөл байдлаар ашиглаж болно. Аялалд явж байгаад энэ тэнд тавьж агаад видео хийхэд аягүй хялбархан. YouTube ч дугаас яг vlog дээр нэг бол Joby Gorilla Stick байлоо. Тэр хөлийг нэг бол энэ Manfrotto-гийн жижигхэн Pixie Mini-г аягүй ашигладаг. Надад яваасаа Joby бол харьцангуй том байсан болохоор авч явахд хялбархан гэдэг Manfrotto Mini авсан. Надад бол энэ айгүй гоё хөл. Хэрэв та нар намайг YouTube-ийн видеог ямар төхөөрөмж ашиглан хийдэг бол, яаж монтажладаг бол, юу ашигладаг бол гэж бодож исэн бол энэхүү видео тэр асуултууд чинь хариулсан гэж найдаж байна. За мөн түншлэн энэхүү видеог би Unitel-тай хамтран хүргэлээ. Unitel-ийн шинэ жилийн шидэт ногоон карт бол хулдаанд гарсан байсан. Энэ картаар уцаа цэнэглээд Финлянд руу явах боломжтой болох юм билээ шүү. Тэгэхээр видеотаа хамт байсан та нарт баярлалаа. Видео таалагдсан бол лайк дараарай. Хэрэв миний сувг subscribe хийгээгүй бол доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуугийн хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно шүү. Видео таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр хамт байсан баярлалаа. Дараагийн даваа гарагт хэрэгэд олзъя.